Ер нь бол Монгол улсын үндсэн хууль заагаад өгсөн байна. Ард түмэн одоо төрийн эрх мэдлийг сонгох эрхтэй. Төр бол ард түмний эрх мэдэлд байдаг гэж ярьдаг. Хэрнээ сонгуулийн тухай хуулиараа энийг хоригдсан байд. Одоо байгаа хуулиараа уг нь бол бүх тойрогт нэр дэвшиж байгаа улсуудыг тойрогоор нь сонгуулийн эрхийн хорооноос улсын төсөөс зардал гарч байгаа шүү дээ. Тэр зардлаар нийтийн нэг сонин сурчлагыг нь хийж өгч байгаа байхгүй. Тэгэхэд манайх яаж вэ? Төсөв хамгийн доод нь 375 сая төгрөг. Хамгийн дээдлийнхэн одоо тэгтээ нөгөө энэ бол нөгөө 375 гэдэг чинь нөгөө хороод мороод дүүргүүд дээрээ шүү. Хамгийн дээдл нь 796 сая төгрөгийн сурчлага хийх ингээд хязгаарын тавиад өгч штэ. Тэгэхээр энэ хязгаараар яаж юм гэхээр улсаас мөнгө идсэн намын бүлэглэлийн нөхдүүд илүү их мөнгө хайж өөрсдөө сурчлага хийж чадж штэ. Ямар нэгэн байдлаар төрийн бохирдлыг арилгах гэсэн эх оронч үзэлтэй тэмцэгч одоо юу гэдгийг боловсролтой сэхэтэн залуучууд ороод энийг зас залруулах тийм орон зайг нь үлдээхгүй тэр улсууд чинь нөгөө тэднэртэй адилхан уралдаад хувцаа солиод малгайгаа солиод ч байд юм уу сурчлагын зарцуулах олон нийтээр нь хамруулж авчираад 200 300-аар зогсоох тэднэрт мөнгө төлөөд байх тийм одоо чадамж байхгүй тий энэ чадамжийг үгүй хийх энэ бололцоо бол ерөөсөө энэ сонгуулийн хуулинд өөрчлөлт хийгээд нэгдсэн сурчлагын нэг одоо акцийг сонгуулийн ерөнхий орооноос журмандаа зааснараа явуулах ёстой. Нэр дэвшигчдээс ерөөсөө мөнгө нэхэх ёсгүй. Улсын төсвөр энэ сонгуулийг чи явуулж байгаа шүү дээ. Хэрвээ тэр сонин хажууд нь дахиад нэг юм боршуур гарах ёстой бол хамаагүй намч бай, хувь бие даахч бай. Нэг хүнээс одоо 1-3 сая төгрөгийн одоо мөнгөнд тусламж аваад тэр сурчлагыг нэгдсэн журмаар сонгуулийн ерөнхий орооноос л явуулах хэрэгтэй. Бүх хэвлэл мэдээллийн байгууллага сонин хэвлэлийн байгууллагуудаар сурчлагыг тэгж жигд хийж өгөх ёстой байхгүй. Японд хэд одоо саяхнаас хүртэл манайхан өөрсдөө бас үзээл нь шүү дээ. Японд хүртэл сурчлагыг хүртэл тэгж хийж байна. Нэг тойрог дээр хичнээн хүн байна. Жигд ийм самбар ингээд уртаар нь тавьчихсан нэр нөгөө сонгуулийн хорон дээр бүртгэлтэй нэрнийхээ дугаараар нь тавьчихсан. Тэндээ тэр хүн өөрийнхөө сурчлагыг хэвлүүлээд аваачаад ингээд наагаад тэр одоо сонгуул хэд хоног явах ёстой сурчлага тэр хугацаанд ингээд явуулах тийм үүрэг бололцоог нь хангаж өгч шүү дээ. Солонгос хүртэл тийм шүү дээ. Нэгдсэн нэг шугамаар ингээд өөртөө яваад уулзаад улсын төсвөр нөгөө олон нийтэд таниулах үйл ажиллагааг нь явуулдаг байхгүй. Энэ хэмжээнд энэ одоо дайнд бас манай энэ сонгуулийн хуулийг бол өөрчлөх цаг нь болцсон. Ер нь бол сонгуулийн хууль нь өөрөө одоо хит их нэг талыг барьсан, давуу эрх хит их олгосон, одоо төр барьж байгаа нам эвсэл тэр нь давуу эрх олгосон ийм л хууль байдаг байхгүй. Тэгэхээр энэ хуулийг заавалж шинжилэн найруулж зохион байгуулах ёстой гэсэн үг. Энийг шинжилж найруулсан хуулийн төслүүдийг үндсэндээ одоо би энэ яриад байгаа хуулийнхаа төслүүдийг бүгдийг бичсэн байна гэсэн үг байхгүй. Тэгээд ард олон нийтийн саналыг хэрвээ авах юм бол энэ хууль зүйл заалтууд дээр бүгдийн нэмэлт өөрчлөлт нэг бол шинээр хууль санаачилж боловсруулж гаргана л гэсэн үг. Улсын их хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч, хуульч, авир мэдийн Эрдэнэ баяр авилагчдыг цээрлүүлж шударга ёсыг тогтооно.